эсхий дүүрхтэн үзүүлж байна. Сонслог хэр явж байна шээ. Сонслог эхлээ сайхан байсан. Одоо жоохон гандах талтай болоод ер нь гандаж байна. Мал төлөлд дууссан. Мал төллөөд болцсон бүр эрт ягаад. Ногоо цагаа Энэ жил жоохон юудаг болохоор цөвтөрдөө. Мал төлөл одоо сүүтэй байна. Гайгүй сайхан юм чийсэн ногоо цагаа гараад. Нэг хэсэг сайхан болоодсон шээ сая. Ногоо хаврын нэг цасан дээр л сайхан ногоо орлоо шүү дээ тий. Хаврын цасан дээр. Гэтэ бас хавар нэг хэд удааг нь одоо юугаар болоог нь гайгүй байхаар байсан. Тэгээд сая жоохон юу дунаар гурцдуу нар гараад ячив гандчихлаа шүү дээ. Одоо 100-ны дунд сар боллоо. Өчтөр нэг жоохон бороо оров. Тий өчигдөр нэг жоохон багхан дуу. Ер нь багхан дуу орсон доо ч гэдэг чинь өнгөж газар өрс сайн арга өнгөрөх шиг байна. Малын өнгө зүсээр сайхан байлаа. Мал гайгүй сайхан л сая аваа тэнкрээд одоо эргээ хандчих. Хин гэдэг нэр алдартай. Сангид орч. За эсхий турхт нэвтрүүлгээ галгүй гэж. Хэдэн жил мал болж байна. Тэгэл ер нь багасаал гэх юм уу та зэгтэйгээ яагаад яасан тэгээд ихнэр авснаас хойш тоо 8 оноос хойш тэгэл марлаа. Тэр нь аав ичтэйг өмнө нь бас ажилласан бол сумын сайн малч. Сумын сайн малч. Хэдэн 20 он тийм үү та. 20. Сумын сайн малч ингээл дараа нь тэгэл аймгийн авраг, улсын авраг гэдэг. Тий. Бажин сайн малчин аймгийн сайн малч улсын малчин л гэж. Нэг ямараас хэдэн грамм суу гарах вэ? За нэг багцаагаар нэг гайгүй сүтээ юм аа бол нэг 500 500 сүтээ юм аа. За энэ одоо айдад үүдүүд ямаа. За манайх ер нь бол сумын хэмжээнд эдрийн зооложийн институтын цагаан ямаа бөмбөгрийн улаан гэсэн энэ ямаануудын өгшил үйлдвэрийн ямаануудаар ноолуурын чиглэлээр ямаага сайжруулж ингэж ажиллаж байгаа. Энд бол одоо бөмбөгрийн улаан ямааны одоо үрдүүл байна. Энэ эдрийн зооложийн институтын цагаан ямааны үрдүүл бас байна. Цагаан амшаад яг ноолуураа. Ноолуурын чиглэл. Ноолуураар хин одоо сайн мэстэй. Тий, ноолуур сайтай. Ер нь ноолуур одоо чанар асгаад нь одоо нэг ноолуурын микрон нэг нэрийг микрон одоо ингэ явж байгаа. Улаан ямаа нь бол улаан ямаа ч гэсэн бас ноолуурын чиглэлээд юм. Ноолуураа. Бөмбөрийн улаан ямаа гэж үү? Бөмбөрийн улаан. Бөмбөрийн үлзийт голын улаан гэж. Хар ямаа нь эрчмийн их үү? Эрчмийн хараас ганц нэг байх. Гэхдээ одоо энэ дотор бол их байхгүй. Зүгээр энэ бол энд сайжруулагчаар авчирч байсан юу? Ингээд яхад бол бас нутгийн хайн юунаас шалтгаалаад одынхаа өөрийнх нь удам гарын өнгө юунаас шалтгаалаад одоо бас заавал цагаан заавал улаан гарахгүйгээр бас өөр ингээд ихийнхээ юунаас шалтгаалж хармаар ямаа гарах байх. Танаач одоо тэгээд бас яг гол үйлдвэрийн ноолуурын ямаануудыг одоо тий бөмбөрийн улаан одоо эдрийн зооложийн институтын цагаан ямаа эрчмийн үйлдвэрийн ямаа одоо төмөр уулгийн Монгол ноолуур шүү тий. Төмөр уулгийн эрчмийн хар ямаа. Тий. За манай сангидэрчлэхоор бол одоо удам дамжсан малчин залуу байгаа. Тий. Тэгээд тийм байна. Сумын авраг малчин мянгат малчин ийм залуу байгаа. Мал сүүлийн жилүүдэд бол бас хичээрийн мал аж ахуй эрхлэх. За энэ өв уламжлалаа одоо хадгалж үлдэх. Бас ийм үед дамжсан туршлагатай ийм залуу малчин юм аа. Малнаа гэдэг бол том шинжлэх ухаан тий. Амралт гэж байх уу? Байхгүй ч одоо малчин үнд. Мал хаан байна. Тэндэл малчин. Малчин хаан байна. Тэндэл нүүдлийн соёл. Тэгээ сайхан үйл бол бас малчин сайхан шүү дээ. Үйл жоохон хүндтэй. Тийм шүү дээ одоо тэгэл. Өвлөл хамгийн их ажил багтай байна. Хадлангаа одоо та ядаад яаж юм? Хадлангаа
Бэлчээрээс ер нь хадлан байна уу? Ер нь бол худалдааны үстэй үү? байгаа. Жоо хадлан яадаг газар байх юм байна. Аа зөв. Тэгээд хуваар айл яг уу бас яа. Одоо эндээс худалдааны. Худалдааныхаа одоо өвсийг бол таад маань одоо яаж ин мөнгө төгрөгийн одоо тэгээд ноолорынхаа мөнгөөр зээл авч байна. Тэгэл зээлэл дээ ирнэ. Зээлэл. Ер нь бол тийм болчихлоо шүү дээ. Одоо ихэнх нь одоо малч зээлтэй болчихлоо. Хамрагч. Намар хэмжээг авчиж үүсгэж бодлож байгаа. энэ намар хэд нэг 800 бодол солон татсан тэгэл. Яг хэмжлийн залсан яах. Төлмөл багтай. Одоо малчад айлгаад одоо ногоон тижэл ч юм уу хадлагыг бас ингэ тарих одоо тийм нөхцөл нь одоо танаа газрын байдал хөрсөн одоо яадгийг боломжтой байна уу? Ер нь тийм хэрэгжсэн байгаа. Манай сумын нутаг бол нэлээдээ одоо тал хэрийн бүс хамаардаг учраас бас төрөл бүрийн таримл ургамал тарих ийм усалгаанаас өсвөлөл бас боломж таарав. Сумын хэмжээнд бол байгалийн хадгаланга бэлтгэдэг нэг 2 газар байна. Нэг хоолой яг цагаан голын цэгс. За эндээсээ бол малчтай өөрсдийнхөө хүчээр бас тодорхой хэмжээний нөөц үлдгэж авдаг. За ерөнхийдөө бодлогоос одоо энэ өвс тижээлээ бэлтгэж, өвлийн бэлтгэлээ базааж ингэж малаа ондоруулах, цагийн гатууд бас эрсдэл багтай давах ийм нөхцөлийг бүрдүүлж байна те. Тэгэл байгалийн цаг үеийг тэгээд ямар хүн тааж мэдгүй те. Тааж мэдчихгүй шүү дээ. Эргэжэл одоо бас ямар өвөл болохыг мэдгүй. Тэгтэл бэлтгэллээд байхгүй болов те. Эхнээс ер нь намар эхнээс ер нь бэлтгэж одоо яаж явах вэ? Ер нь цаг ер нь байгаль ер нь хүндэрчих гээл нэгүүлээд өгчтэй тийм. Тэ. Одоо чихэн дээр нь одоо ингээд тэмдэг тавьдаг. Тэр маань болохоор бас өөр нэршилтэй. Хааслын зүүнтлийн чихэн дээр бол ухам. Тэ, 2 ухамтай одоо ингээд 2 зэрэгцүүлээд тогтсон 2 ухам гэсэн үг тийм. Энэ нь болохоор энэ болохоор шоргоо зад яг ингээд зэрэгцээ 2 хуцаараа шоргоолчих. Энэ болохоор ухам. Энэ болохоор ойн юм гэж. Ойн. Ухам ингээд 2 ухам. 2 ухам. Энэ ойн. Ойн. Энэ болохоор шоргоолцсон ингээд. 2 талтай ингээд зэрэгцээтэй шоргоо. Энийгээр малаа одоо тэмдэглэж байна тий. Яа. Аллалиг саагүй хөө. Ноолор айгуу сайн л. Ноолор гайгүй юм. Энэ баян өндөр шинжи стэйс манай хондог нэг эдрэнгийн нурууны цагаан гэдэг нэг. Залааж исти цагаан. Тэрнээс тухайн тавьдаг. Тэгэл энэ манайх энэ тэр нээл төлөвдөх юм уу та. Тэгээ бас хэдэн жилийн өмнө нөгөө юунаас тавьчихсан. Бөмбөгрийн улаан. Тэгээ бас улаан билээд. Дас дэвсгэр нь бас тэгэл улаан цагаан манай аавын юу ч тэгэл улаан цагаан байсан юм да. Дас дэвсгэр нь тэгээ бас малынхаа дэвсгэрээр удмаас тэгэл хайлтгийг. Энэ жилээр нь их шүү. Тэгэл хайлт их байсан. Хүүтэн их юу дууссан аа. Зас ихтэй байсан. Энийг ягаан талхад байгаа. Одоо тэгээд тэгээд цаахаас өөр арга байхгүй тий. Тэгэл дийлэн нь хагарчих гал яваад байна шүү дээ тий. Чинрэл бадараа л шүү дээ. Өөр одоо ямар их хилдэр бүхүүлээ мэдээ. Тэгэл яг нөгөө тэнд готондоо бахаар бас ишиг зарим нь хүчих гээд хэдийн тэгэл яг нааш нь нийлсэн ахад тань. Барайг үнэх яг. Одоо тэгэл яг барай дэрүүл тэгэл тэндээ дагнаал 2 талтай байгаа л гэл. Ямаага барай дэрүүл. Хойноо их цөөх юм тий. Хонд гайгүй гай. Харих болж байна орой болдог үнэ. Тий. Хойны ноос. Хонд нэгсэн шаргаал байна шүү одоо энэ сая. Тий. Шаргаал. Одоо бол хэд ганц 2 хоногоос шаргасан натайл. Ноосоор одоо яаж энэ юм хийж гэнэ үү? Тушаах уу? За ноосоор ер нь тушааж байна да. Тэгээ хурганы ноосоор бол эсгийн. Өөрсдөө. Тэгээ өөрсдөө эсгийг. Хойны ноос тушаан тэгээд одоо хэдэн дүүргөө?
Хоньны нас ч одоо Бараг үнэ 500 нэг дэх энэ хэдэн жилийн өмнө бол яг нэг 1500 мөн зооц. Тэгэл нэг юу тэгээ бас нэг ноосны юу гэж байдаг шүү дээ. Урамшуул гэж байдаг. Тэрнтэйгээ уг нь 2000 голчих гээд байдаг байсан чинь 2-3 мянга голчих гээд байдаг шүү. Одоо улам унтчаад шүү дээ. Одоо сүүлд энэ малын мөрөөс ямар ч Юм л ямарваа нэг юм л ерөөс унаад байна шүү дээ. Одоо хотод мах их үнэтэй байна, хэцүү байна тэгээд байгаа. Биднэр дээр бол тэр малын үн юу ч махны үн чинь бол нэг яах юм алга шүү дээ. Одоо хямдхан бид нар чи бол хямдхан л яддаг шүү дээ. юу нөөлөө. Тий. Одоо тэр чиг малын хотон дээр бол махны үн бол нэг Тий. ерөөсөө 4-5 мянган үнэтэй л идэм байл шүү дээ. Тий. Тэр нь одоо дамжсаж явсараа тэр хотын хүрэхтэй өндөр үнэтэй болж очив. Тий. Бараг турхайхан шиг юу доо Нэг хайрцаг Үйдээ бол одоо мал сайн харгалаагүй үед бол бараг 2-3 мянга гарч өгнө шүү дээ. Тэгэл мах хийж мах хийж тийм. ч одоо үн байх алга байна шүү дээ. Тий, стон Малчд орлого. Малчин хүн гэхээр нэг баян хүн шиг боддог. тий, ерөөсөө тэгээд байгаа. Гэхдээ сар болгон орлого байхгүй. Ажил хийж байгаа юм бол сар болгон цалиа аваад. Харин тий. Таад манай ингээд одоо жилдээ Хавар нэг ноолуурын үеэр ноолуураар явна. Өвөл бол нэг мах байна. тий мах Бусад одоо арьс түүхийд бол ерөөсөө үн хөлөө байсан. Үүнээс болоод малчаад бүгдөө банкны зээл хамрагдчихж байгаа. тэрөөсөн банкны зээлгүй малчин гэж одоо байхгүй шүү. Энэ бол яд дурл. Тий. Энэ бол одоо тийм сайн зүйл биш. Тий. Хизээш түр малчин хүн банкны зээл аваад маллаа малж байсан. Түүх ерөөсөө. За энэ бол уг нь махсуун үнэтэй бодоо тэгэл арьс ширн үнэтэй болоод ирэх юм бол малчтай юм даа шал Өөр өөр тийм ээ. бэлчээрээ мал өсгөө Тий. мал өсөж бэлчээрийн асуудлынх нь гайгүй болно. Тий. Банкныхаа өөрийг дарахын тулд одоо малыг хүчээр өсгөж махаал зарж штеп. Тий. Төрийн бодлого өнөөдөр малчд руу одоо хандахгүй бол энэ нүүдлийн соёл гэдэг юм аа Тий. байхгүй бол Монголын нүүдлийн соёл чи өөрөөр малчин хотоос өөрсдөө малчдын хотоос үүсэлтэй малчдаас. Тэгэл одоо мал үн төрөхгүй юу байхгүй болол ирэхэр чинь цаг байгаль цагуур нь гавчаал ирэхэр чинь тэгэл аяандаа л бараг төв бодогдох юм хэмжээний шүү дээ тийм ээ. Бас ингээд бас Тэгэл ирнэ. танаасаа өөр болоо. Ерөөсөө малчид чинь тийм л болт юм шиг нэ. Тэгээд одоо хүчээр одоо тэгэл өөр юугаа дарахын тулд залуучууд уурхаа явж ажил хийж болж Тэгж тэрийг л одоо ер нь ингээд байхгүй байх гэж бодвол тэднийг юу гэдэж өгч ядрах вэ? харин хэцүү шүү тийм ээ. Энэ дөрвөн үйлдлийн хатуур амьсгалж энэ малынхаа одоо гарч байгаа шимийн мах цагаа дээр л энэ даван туулж энэ дэлхийн амар даяарч байгаа энэ өвчнийг одоо бид нар хиний буйн юуны буйн давж туулж байна. Сүүл цагаа тэгэл бүхэл юм бол тэр үед одоо тэр хэрэг болж ирсэн тийм ээ. Тэхэ буйнаад. За малмаар үлчлээ. За орох уу. За тэгт. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. За сүрэг таран сайхан тусч байна. Оо сайхан цэж байна уу? Сайхан. За ямаагаас одоо сүүгөө хорууллаа. Одоо ямар ажиллагаа бол? Зөндөл ажиллагаа. Дамаал гарах уу? Одоо тэгэл мадаа. Байнг л саалаа. За сайхан цэж байна уу? Сайхан цэж байна да. Сайхан. Яманы хараас явах уу? Өөртөө яж. Ямаа нөгөө Сайхан. ах юм алдаг болохоор тэнд яачт тэгээ хониол Сайхан цэж байна. хониол харна да. Сая нэг харчдаг. Асаас нэг харсан. Ямар Ямар тийм лоодтой нэг уулар бол явах хэрэгтэй хадмад. тийм тэгэл ингээл талаараа хонилохоор биш та. Хадны л явах шүү дээ тий. Янгрийн удаа шүү дээ. Яг тань талхаж ямар бас яа гэм бол. За ер нь бол тасан цогцсон шүү. Бас нэг хад ассан бас байхгүй болохоор бас тэгээд Тийм бас тийм тал байдаг. Энэ үнсэн. Нэг орч. Энэ балаа тэава. Энд бол ерөнхийдөө бол хад арга гэхтэй. осолцсон байна тий. Осолцсон тийм л.
Жээ. Орог ишгэ хариулж гин үү? Истатсаа 나는 좋다. Ямаа тооч. Цэцэрлэгт явж байгаа юу? 여자다. Амарцсан уу? 아티스트. Өөч амарч. Одоо нэг гэр цэцэрлэг бас гарчаад багийн төвтөр. Өнөөдрөөс тарах гад яах гээд байгаа шиг байна. Буцах гээд байгаа шиг байна. Өнөөдөр нэг яваал. Тэр их сайхан тийм гэр цэцэрлэг. Малчтай их орхон. Малын хаяанд ороод ирж байгаа гэсэн үг. Тэр малчтайхаа дунд багийн төвийг байр савын шиглаад ингээд гэрчнээ малчд явж байна. Аяр нь хавийн нэг 13 айлын хөвгт ямар ч самар гэж байгаа. Хараач чайл байна. Одоо мал Хоёр баг дээр гарч байгаа жил нэг мал явбал тэгээд хүүхэд харах хүн гэдэг юм гот. Гэр цэцэрлэгийн нэлээд юу гэж. Гэр цэцэрлэгч одоо яаж нэг өглөө хэдээс орой хэдээс ах уу? Өглөөс орой 5-аас. Орой 5. Тэгэл хүүхдээ бол нэг харах хүн гэдэг. Орой ажиллаа дуслаа авдаггүй шүү дээ. 6 тоног. Тэр нэг яманы бораар уу? Тий. Энэ зодон байсан ч гэсэн зөөлөн хатахгүй. Ерөнхийдөө тэгээд нөгөө дос ихтэй учраас тэгээд энэ бас тэгээд ачинтлаа гатахгүй. Оён юм байна. Чирээс идж байгаа оргомол өөрөө энэ гол тал хэрэмс бас чанар сайтай. Бэлчээрээ онцлог юм шиг байна тийм ээ. Тийм. Энэ оргомол байдаг нэг. Хоёрдоод энэ ааруулын малын сүүгээр ингээд олсроод эцсийн бүтээгдэхүүн болоод гарч ирж байгаа энэ ааруул маань одоо кальц бол одоо энэ төрөл бүрийн амин дэмүүд ихтэй тослог тийм тослог сайтай ийм шинт чанартай юм ааруул манай сумын одоо үндсэндээ бэрийн бүтээгдэхүүн яманы бор ааруул да. Баянгор аймгийн яг танаас сумаас гараад та. Ер нь говийн сумууд бүгд ер нь говийн сумууд бол бүгд тамаа. Боогд говь талын сумууд бол ийм ааруул гэж байгаа. Бас хүрээ сүтээ холилдод ирэхээр юмс чанар ааруулынх нь одоо найрлага энэ төр яхаа өөрчлөгддөг тал байх шиг байна. Арай хатуу нутуу болох ч юм уу тий. Гэхдээ ер нь бас нэг их гайгүй шүү тийм ээ. Тийм таслаг чанар нь бол байх. Ямар ч юм ер нь бол бас хад асаар явдаг. Хавирдаг тэгээд бусад малыг бодвол бас их ховор төрлийн бас урамтай гэдэг. Тий. Тэрүүгээр бас энэ цагаан эдэнд нь бас энэ сайхан тэр байгалийн ургамал хэмжээр шингэсэн. Баг байхад одоо би хоньдыг том 2-3 хурууд өөрчлөл явуулсан. Ямаа бол ер нь ургамлын дандаа толгой соргог юу вэ? Шүрд үндсэндээ үр бүрийг холцоо ингэж дээтлэх нь шинийг төвж иддэг юм тийм мал л та. Шинтэй ургамал. Тий. Энэ харуулыг хийд яаж хийд? Технологи нь бас хийж өгөх. За. Одоо ямаа сагаал сүгээ өрүүлээ. Тэгэл одоо манайх одоохондоо яг ундаалаг байгаа. Таргаараа тарг бүрээл таргаан буцалгаал тахандаа тийм харуулж. Яг ундаалаад ирэх юм бол Ундаалаад ирэхээр бүр хамт зөвлөлтөн шал оруулаад яхад. Бүлээ хэсэг нь одоо энэ харуулаа сүүндээ ингэж хоромгч үлж байгаа шүү. Тэгэл сүүлдээ эсчдэг хөхгүй шажигт лсэл үлд сунна. Тэгэл эсэдрэнгүүт тэгээ нэрэнгүүтэл тэгээ нөө шимээ арх марх нөө Монгол арх гэдэг чинь. Эндээс бас дахар Монгол арх байгаа. Тэгээ Монгол арх хангаж. Тэгэл ааруулна. Тийм тэгээд өнөрсөн цагаагаан шүүж шахаад тэгээд энэ ааруулаа зүсэд тавиад юм болж байгаа. Манайхан чинь нэг бас онцлог нь яг нөгөө
Них бороо их тийм тэрийн болгоо ордгоо гэрээ байдсан шүү. Ингээд зузаан тавиад яадаг. Ямар зузаантай харуул энэ хатсан шүү дээ тийм ээ. Тэгээд Монголын ард түмэндээ нэг сайхан аядаа өрөөл. Энэ сайхан малчны хотноос энэ сайхан малчин хүний аялгаагаа сонсноо гэдэг сайхан бахархал. 울렘진 찬나르 토골돌 흥건 돈마르 톨시게호 우측스는 태도르송 차례기 친호 우쨋 한슈기 야야레 세태기디만 볼다마라 바텀이네 돈다스 데르생 발리네 암탄드 도르르마라호 바이스는 타토르송 사레기 춘호 바흐르하드 한슈기야 바야레 세태기릭만 볼다마라 자, 호레. За 우리 сайхан аялгау сайхан дууга Монголын ард түмэндээ энэ сайхан хотноос аялгау сайхан дуугаа дуусна. Талархлаа байж та. За ингээ мал сүрэг нь 10 авдаа шиг арвижчих болдгоо. Одны сайхан гал голомт нь ариун сайхан бадарч болдгоо. Өргөө гэрн уйнаар дүүрэн байх болдгоо гэж сайхан ирээ. За баярлалаа. Тэр шгэ. За тэгээд хадуургаа явах үү те. За. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. За сайн байна уу? Сайхан зусч байна уу? Сайхан. За нүүдлээ гэлээ нөө. Уснда бууж байна. Ваа тийм. Наатам. За сураг дархан сайхан зусч байна уу? Өө сайхан. Та сайхан зусч. Сайхан зусч. За сураг дархан сайхан зусч байна уу? Оо сайхан зусч байна. Сайхан. Өмчлөх хэрэг байна даа шүү. Оо сайхан биш. Сайхан зусч байна. Оо сайхан. За эсхий дууратан баримтат цуврал нэвтрүүлгээрээ танай багийг тойроод явж байна. Малчтынхаа амьдрал төв соёлтой танилцаад. Үздэг үү? Үзнэ. Малгайгаар танд юм даа. Малгай гарч. Тайс. Монгол хүн байна да. Нүүдл хийж байгаа л чинь эртнээсээ бас нэг угтаж авдаг үстэй. Тавгийн эдэтэйгээ цайтайгаа тий. Би байхад одоо хажуугаар яаж хаалцаад өнгөрөх үү? Цусландаа бууж гэнэ таад байна. Оо. За, сүрэг тарган сайхан зусч байна. Адуучин залуу юу? Тий.
Та өдөр танилцаагүй таньж гэнэ үү? Галуутын юун дээр. Галуутын энэ жил аврагны адууш болсон шүү дээ. Галуутын адуучин төвцөн дээр үү? Тий. Тэрэн дээр. Энэ мөн баг юм. Тэрэн дээр чи оролцлоо. Оролцсон. Юугаар орлоо юм? Би ороод гасгацсан. Сайхан болсон шүү дээ, тий. Тэгсэн. Монголын одоо хамгийн олон адууч цугдэрсэн тэмцээн болов. Нөө тэгсэн. 200 хэд үлээ? 250 байд үлээ. Тий. Адууч. За, дөрөвдүгээр агийн малчтоо. Тийм ээ. За. Эмнийг сурах уу? За би сурахгүй байсан. Энэ хүн сурна да. Мөр үйдгүй юм байна уу? Энэ ба. Чи ахын дөө жоо нааш суугаш. Энэ таа. Тэг хоорт ш. За хоочлээ. Тэр роман юу нэрээ. Супра. Аба. За жоо нааш. Отлично. 진짜 잡아. Танаа хөө юу? Манай Том болоод ямар хүн болох вэ? Адуучин болох уу? Аа? юу вэ? Нөгөө хүмүүс адууч болсон. Зүрсэн. Зэ. Ахын таймхлээ минь бидээ. За, сайхан зусч гэнэ үү? Аа. Нийтлэл ирэх аав ирэх байна те. Хорогшгиндээ явж гэнэ үү? Энд ч хорогшгинд явахгүй аавын үрд дээр явдаг хүүхэд байна дөө. За. Тэндээс хойш өөр тэмцээн урлаанд хэр оров? Орсоо. Дөрс. Морийг бол бөлгөөлөх. Нэг юм бол. Хоорог ташуураа шүүрэл. Мороо бөлгөөлээ. Сайхан хангалынхаа нуруунд дээр адуучин хүнийх ямар тэнэл гэж шүү дээ, тий. Манаас минь сумаа гаврыг өвөл хитэн сард хэлээ. Чигэн гүр. 19 сард. Манаас Бөөнөр үетэйгаа танаад үетэйгаа юу? манайхад нэг хэсэг хайн зохиол Энэ жил манайх авраг авчихсан. Сумаа авраг адуулсан. сумаа болоод. Энэ жил. Энэ жил Өнгөрдөг үл. За баяр үргийнхэн. Ер нь бол адуу бол эзнээ хайж явдаг гэдэг үнэн баг. Эзэн ч ер нь адуугаа хайж явдаг юм шүү. Түүнүү гэлээ. Эр хүний ганц сайхан хямар. Төрийнхөө сүлдэнд мөнхөрсөн Монгол адуу гэж дэлхийд одоо бахархмаар тий. Энэ Монгол адууг ер нь хайрлах, хамгаалж явах, энэ адууны ёс жайгаас аханд өөрийн бас өвгдийн болон туршлагаасаа сайхан залуучууд бас нэг сургаалаас айлдаж. Зарим үед одоо энэ адууг сургах ёс жоохон алдагдах юм. Адууг хайрлах биш, хэрцгий болож яваад байна, тий. За тэгээд хазаар ногт гэж одоо зээдлэх юм. Энэ Монгол адууг ер нь дээдлж явах Монгол адууны соёл талаас сайн уламж талаас аханд бас нэг сайхан залуучууд бас нэг төлөөлж өөрийнхөө сайхан Одоо тэгээд морин луунаад адуугаа морин саамж ивэл тэгээд морины хонх юм шүү дээ. Аа. Морноос холдоод. Морноос байхгүй. Морноос хуурган сайхан засаад явж явах ч тэгэл. Сайхан. Адууг ер нь адуучин хүн ер нь яаж дээдлэн явж явах вэ? Сайхан цэсэж байна уу? Оо адуу дээдлээ хайрлна. Сайхан үүлэн сар хэд тоостой газар хариулаад тэгээд манай энэ чинь хонгорын тал гэдэг сайхан талч манай дад хонгорын тал. Одоо энэ талыг хонгорын тал гоо. Хонгорын тал. Аа. Уул тайдан хоёр хонгорын тал. Аа. Сайхан манай хонгорын талч. Танаа одоо адуу хаана юм? Одоо гадууран байна дөө. Манай сад дээр ойрхон энэ хүн ойрхон морь зөрдөн бариад өөрчлөсөн. Танаас 100 жил болох гээд. Хэдэн насны хүн жил байна? Энэ жил одоо 2 их мөр 6 шүтлэн байна. Манай хадмын тумаа сумаа гасгүй хүн байд. Тэдний манай хадмаа морь тус ирсэн манай. Аа. Хэдэн жил мөр үйд юм? За баг одоо ер нь мөр унаал гасгацсан сайжлт мөр юм чинь дөө. Тиймэр. Ийм багасаал тэгэл хурдмөр унаал өдний хүртэл адуучин бол хий явж байна гэж. 2016 17 он жил сумын алдарт цолообжсэн.
би адууг л доромч эмти скватер чиглэлээ хурдны угшлаар сайжруулж явж байгаа. Морийг одоо ер нь хамгаалдаг учир нь юу вэ? Морийг бол эрт дээр үеэс адуугаанд хамгаалж одоо олон төрлийн тамга бүр үе удам дамжсан тамга хүртэл байж идэг. Энэ болохоор одоо морь хамгаалдаг явсан бол монголчуудын өв уламжлалт ирснээс гадна алдаж өргөдөх одоо энэ тэнд танигдах одоо олон төрлийн онцлогтой. За монголчуудын нэг том жаншил бол намар гүүгөө үйж байгаад намар онгоо тавихтаа тамгалж тавьдаг. Тамганы баяр маяр гэж одоо хийдэг шүү дээ. Ийм уламжлалтай шүү. Тамганы баяр нь хэдэн сард ээдээ? Баяр тэгэл тий 10 сар мар унган тавих үедээ л 10 сар 9 сар гарсан. жилийн урт намар болох юм бол Тамгагүй морь одоо сөрөгтэй тогтоход бас тогтдгоо гэж ярьдаг. тий. Тамор тамгалахад бол асар том нарийн ёс чаягтай. Тухайн одоо морийг одоо өөрөө дэндгээ тавьж удаан галынхаа тэр шидээр одоо бас домондог. Бас нэгэн дом юм. Тий. Дом үлдээ орж явдаг тий. Сайхан мориноо дэлгэц сайхан хазар зүвч яваас уургаас хагцсаа барьж яах ч гэдэг сайхан шүү. Хүн ядсан хүн харна шүү. Яа сайхан уургаарч яа сайхан мориноо дэлгэц амчаа вэ тий. Аа. Тэгээд бас ингээ унаа явж хад бас сайхан. Тий би мориноо дэлгэц дуртай чадахгүй юм. Аа. Эдгээр төмөл өөрөө тассал да яг тэгэл. Тэгтээ сайхан шугам шиг байна шүү дээ. Тий. Дандаа ахнараа тасалдаг байсан. Тэгэл одоо өөрөө тэгэн доо юм хийсээр байгаа тэгэл нэг одоо дандаа өөрөө тасдаг. Тэгэл дандаа ахнараа тассан. Ахнараа гуйж ахнараа уургаан тасуулна. Тэгэл одоо өөрөө уурга нэг засаал тэгэл. Аль болох хүн гохот. Уурганы морь одоо уурга тавчаа шүүрх хоёр ч юм бас хоёр өөр бах тий. Хоёр өөр. Тийм үү. Зүгээр нөхдөд тий. Уурганы морь ч одоо ингээд яг уурга дагаал явах уу? Ер нь уургалж байгаа морийг бол ер нь дагаал тавьдаг бах тий. Тий дагаал тахгүй. Дагаал авах. Тэгэн дагаал хайшаа бол хайшаа морь тэр хөөж явмаар хайшаа иргэнүү тэрийг дагана. Уургалаад суун. Өөрөө морь хойш татаа. Тий өөрөө ингээд хайшаа. А шүүргний морь болохоор тэгээд бас арай гайгүй шиг сайхан хөл цайтай шүүрд чахуулж явж байгаа. Тий. Чахуулж явж байгаа тонгоогоо шүүргдээр унчихгүй шиг. Тэр дүүн ингээд дагаал налаа. Тий дагаал. Энэ утгаараа уурганы юугаар. Тий уурганы. Вам хөдлөл нэгт. Хөдлөл ингэж. Тэгээ шангасаар. Абракка. Туусан. Чуу гойт. Чуу. Гойт. Гойт. ангадтай. Цагаа баримлах юм гойт. Цагаа. Цагаа. Цэцүүгээр. Тэр араас тарим бид. За юу нэ? За. Тамаа энэ хэвтэх барыг. Ингэ залгаа хэвтэх барыг. За чүүг. За амин зал. Гойт. Шангатар. Зүт цагаан шангатар амин тат. Шангатар дээр нөх. За залхуулаад. Миний цааш айгу шангат зөөлн төр. Гин гол. Асаахна. Умаа хэрэг. Гин гол нэгт. Тэг халах. Тата. За ингэ таарат.